Миний нэрийг Лиза Ренкен гэдэг. Би ерөнхий эмч. Би Жули Майковиц эмч. Миний нэр бол доктор Патришия Райн. Би бол Томас байна. Би баруун Виржиниагийн их сургуулийн анагаахын хүрээлэнгийн профессор. Би хүүхдийн эмч Камила Фрэнс байна. Та хэр удаан ажиллаж байгаа вүлээ? Их олон жил ажилласан, бүр 30 гаруй жил ажилласан. Би Кэми Бентон эмч. Джен Орент Аризоногийн дотрын эмч байна. Би доктор Рамон Рейнолдс, Жеоржиагийн хүүхдийн эмч. Би түргэний эмч. Джеймс Фуншвандер, Мичиганы Хановерт эмчээр ажилладаг. Би Шэри Темпени, Ohioгийн Кливлендд эмчээр ажилладаг. 2000 оноос вакцины сэдвийг чөлөө цагаараа судалж байгаа. Бараг 20,000 цаг. Би доктор Фокс Эжек, улсын хүүхдийн эмч. Би дархлааны эмч Татьяна Пуканич байна. Миний хамгийн гол үүрэгтэй ажил бол ээжийн ажил гэж үздэг. Манай аялын автобусанд зөндөө олон мэрэгжлийн эмч нар уулзахаар ирсэнд бид их гайхсан. Энэ эмч нар бидэн дээр ирэхдээ нилээд зориг гаргаж ирсэн. Урд нь вакциныг шүүмжилж ирсэн эмч эрдэмтдийн амьдралыг яаж нураасныг би сонсож байсан. Эдгээр эмч сувилагч нар бол анагаахын салбарт өндөр түвшний мэрэгчлэнгүүд. Тэдэнд эрүүл мэндийн салбарын зүгээс эмийн компаниудаар санхүүжигдэж заалгасан сургалтууд ерөөсөө л асар том худал хуурмаг байсан. Таныг анагаахад сурж байхад вакцины талаар юу заадаг байсан бэ? Үнийг хэлгээд би тэр талаар сайн санахгүй байна. Бидний зүгээр л халдвар төвчнөөс хамгаална гэж зээжлүүлж байсан. Вакцинууд нь үр дүнтэй баталгаатай л гэж хэлдэг байсан. Энэ товлолт вакцины хөтөлбөр гээд л. Бидэнд товлолтын төлөвлөгөөг л өгч байсан. Дотор нь юу байгаа хизээч нарийн тайлбарлаж байгаагүй. Баталгаатай үр дүнтэй олон сая хүний амийг аварсан л гэж ярьж өгдөг байсан. Товлолтын төлөвлөгөөг л чийжилдэг байсан. Юу ч яриаггүй. Ерөнхийдөө бол философи талаас нь баг зэрэг ярьж өгсөн. Шинжлэх ухаан талаас нь бол юу ч заагаагүй. Эмч нар вакцины талаар бараг юу ч заалгаагүй та нар өөрсдөө гадралж байгаа. Ийм мэдлэггүй эмч нарын үгэнд итгэх ямар хэрэгтэй юм бэ? Тэднээс айж тариулах хэрэггүй юм байна штэ. Бид нарт вакцины талаар ойлгохтой юм заагаагүй нь ёстой гайхмаар. Ийм өвчнүүдэд тарьдаг ийм патенттай вакцин л гэж зөвхөн хэлсэн. Вакциныг хүнд яаж тарих талаар зааснаас яг ямар хор уршиг, гаж нөлөө, реакцийг бидэнд ерөөсөө зааж тайлбарлаж өгөөгүй. За энэ бол вакцины хөтөлбөр, энэ бол хүн төрөлхтний аврал юм шүү л гэж ярьдаг байсан. Туйлын баталгаатай хүн бүрийг вакцин дараа л гэж заадаг байсан. Вакцины шинжлэх ухаан бол маш сайн туршигдаж батлагдсан. Нэмт судлаад байх шаардлагагүй л гэж заасан. Би бусдын адил вакцины заавар бичгийг унших ёстой л байсан юм байна лээ. Дотор нь юу байдгийг үнэндээ мэдээгүй. Вакцин дотор натрий хлорийн давстай ус хэдэн вирус байгаа л гэж боддог байлаа. Адювант бодисын талаар дурдж дархлааны систем яаж ажилдгийг бол зааж байсан. Харин вакцины нь хүний бид яг яаж нөлөөлж байгааг түүний гаж нөлөөний талаар хизээч хинж зааж өгч байгаагүй. Хизээч юу ч хэлээгүй. Эмч нар вакцины талаар мэддэггүй. Гэвэл яах вэ л мэддэг хүмүүс юм аа. Вакцин муу байж болох талаар ганц ч үг дурддаггүй. Хэрвээ эмч хувийн цагаараа вакциныг бие дааж судлаагүй л бол вакциндаа сохор идгсэн хэвээрээ л байдаг. Хамгийн гол нь эмчтэр ирсэн хүүхэд бүр вакцинаа хийлгсэн байхыг хичээх л хэрэгтэй. Тэгээгүүл бол ямар нэг аймшигын өвчин тусна гэж хэлдэг. Товлолт вакцин хийлгэсэн хүүхэд ямар нэг өвчтөй болох талаар юу ч заагаагүй. Гаж нөлөөний талаар бид ерөөсөө ч сонсож байгаагүй. Эрүүл мэндийн салбарын хүмүүсээс дархлаа судлаач нар вакцины экспертүүд юм шүү. Үгүй, вакцины эксперт гэж хүн байхгүй. Эцэг эхчүүд л харин вакцины эксперт болоод байна. Тийм ээ. Сургуулиудад вакцины талаар юу ч заадаггүй. Тиймээс тэр талаар мэдлэгээ бид өөрсдөө л чөлөө цагаараа хайж олж уншдаг. Хэрвээ эмч нар энэ талаар их сургуульд юу ч заалгалгүй төгсөж байгаа юм бол бид хүнд итгэх болж байна. Тэгвэл энэ хохирогч хүүхдүүдийн эцэг эхчүүдэд л итгэх ёстой. Тэднийг сонсох хэрэгтэй. Биднийг Монголын анагаах сурч байхад төдөн сартаа хүүхдэд тийм вакцин, өдөн сартаа хүүхдэд ийм вакцин тарих ёстой гэж сэжлүүлж байсан. Яг одоо Монгол руу орж ирж байгаа вакцинуудын найрлаганд чухам ямар бодис байгааг бид нар мэдэхгүй. Ийм өвчнөд ийм антибиотик, тийм өвчнөд тийм гормон туяа эмчилгээг яг стандартын дагуу бичиж өгөх ёстой. Үүнээс өөрөөр ажиллавал эмчлэх эрхээ асуулна гэж зааж төгсгсөн. Гэтэл бодит байдал дээр энэ эмчилгээний тактик нь маш болох бүдүүлэг буруу байгаагаас Монголын ард түмэн хохирч байна. Энэ систем нь халагдах ёстой. Мөн хүссэн хүсээгүй өөрчлөгдөх алтан эрэнд бид шилжин орлоо.